Энэ яг юу суудахтай вэ гэхээр би та нарт нэг зүйл хэлэхэд Ayano Koji бол аавынх нь бүтээсэн White Room гэж нэрлэгдэх газар өсөж төрсөн бөгөөд тэр газрын зорилго нь хүүхдийг багаас нь төгс төгөлдөр хүн болгох зорилготой. Тэрээр хүнийг найзаа гэж харддаггүй, тэрээр хүйтэн хүндий сэтгэлтэй. Тэр хүмүүсийг өөрийг нь ялалтанд хүргэж чадах шатрын хүүдүүд ихнөөр л хардаг. Түүнд ялахын тулд бэрс зөлөөсөн нь хүү зөлөөсөл нь ямар ч хамаахгүй тэр зөвхөн ялж л байвал хангалттай. Зя psychology дуртай хүмүүс юу яцгаанда бараг 1 жилийн өмнө энэ анимийн дараагийн хэсгийг хий гэж бодоод орхичихсан байна. Цаг хугацаа нэрээ үнэндээ л хурдан өнгөрөх юм а. Гэтэ зүгээр одоо үргэлжлүүлэх цаг нь боллоо. Аглах ангийн чимээгөө сурагч Ayano Koji. Энэхүү 2 дугаар үйлрэл дээр тоглоом жинкнээс эхлэх болно. Бичлэгээ үзэх гэж яарч байгаа бол тархиа сагаад нухастай сууж үзээрэй. Өөнөрөө бичлэг эхлэхээс өмнө 14-өөс дээш насны хүн үзвэл зохистой гэж анхааруулъя. Өмнөх үйлрэл дээр юу болсныг санаж байвал сурагчид усан онгоцоор нэгэн ганцаардмал арал дээр очиж 7 хоног амьд үлдэх шалгалтанд оролцсон. Энэхүү шалгалтын ялагчаар Диэнг тодорсон байдаг үлээ. Энэ шалгалт дууссаны дараа бүгд усан онгоцондоо суугаад буцах замдаа шалгалт хийж санаа зовох зүйлгүй санаа амар хөгжилтөн зугаацж явж байтал таанч сургууль тэднийг ерөөсө 50 байлгахгүй байхаар шийджээ. Гэнэтэ бүх сурагчийн утсанд мэйл ирснээр тэднийг өмнөх шалгалтаас нь гараад удаагүй дахин нэг шалгалт хүлээж байх нь тэр. Бүх сурагчдыг тус бүр өөр хуваарлаж дуудсан байх бөгөөд Ayano Koji ангийнхаа 2 сурагчийн хамт ангийн багштаар хуваарлагджээ. Удалгүй Karuizawa араас нь орж ирэв. Karuizawa ердийнхөөсөө нэг л өөр байгааг Ayano Koji олж анзаарна. Ингээд ангийн багш тэдэнд шалгалтын дүрмийг тодорхой тайлбарлаж эхэллээ. Энэхүү шалгалт нь бүх сурагчдыг 8 групп болгон хуваажээ. Тус бүр нь гариг иргэсийн нэртэй. Нэг групп дотор AB ангиас 3 хүн, харин CD ангиас 4 хүн оруулна. Дараа нь сургуулаас групп болгонд нэг VIP сурагчийг нууцаар сонгож, зөвхөн тэр сурагчийн утсанд мэйл хийлгэж мэдэгдэнэ. Ингэснээр тухайн группийн бусад сурагчид хэн нь VIP сурагч гэдгийг олж мэдэх ёстой. Харин VIP сурагч болсон сурагч өөрийгөө мэдэгдүүлэх ёсгүй. Шалгалтаа 3 өдрийн турш нийт 6 удаа групп дотор сурагчид хоорондоо уулзаж ярилцсан. Тэр хугацаанд бүгд хэн нь VIP сурагч болохыг олж мэдэх ёстой. Товчхондоо энэ шалгалт бол Among Us гэдэг тоглоом шиг өөрсдийнх нь дунд хэн нь импостер вэ гэдгийг ярилцаж олдог шиг сэтгэл зүйн тоглоом юм. Энэ шалгалтаа 4 өөр байдлаар өндөрлөх боломжтой. Нэгдүгээр тохиолдол. Шалгалтын эцсийн өдөр бүх сурагчид VIP сурагчийг зөв таавал группийн бүх гишүүд оноо авна. Хоёрдугаар тохиолдол. Эцсийн өдөр дор хаяж нэг сурагч буруу хариулт өгвөл зөвхөн VIP сурагч болон түүний анги оноо авч ялалт байгуулна. Гуравдугаар тохиолдол. Хэрв шалгалт дуусахаас өмнө хэн нэгэн VIP сурагчийг зөв тааж хариугаа илгээвэл тэр сурагчийн анги оноо авч шалгалт тэр даруй дуусна. Дөрөвдүгээр тохиолдол. Шалгалт дуусахаас өмнө хэн нэгэн буруу хариулт илгээвэл тухайн сурагчийн анги оноо асуулж VIP сурагчийн анги оноо авч шалгалт өндөрлөнө. Тиймээс энэ шалгалт бол зүгээр нэг тааж болох тоглоом биш. Хэн бусдыг сайн ажиглаж мэдээлэл цуглуулж хүмүүсийг манипулейт хийж чадсан нь хожих шалгалт юм. VIP сурагчийг зарлах цаг ирэхэд Ayano Koji болон Suzume хоёрын утсанд ямар ч мэдэгдэл ирсэнгүй. Suzume энэ удаа Ayano Koji-гийн тусламжийг авахгүйгээр энэ шалгалтанд өөрөө ялна гэж амладаг. Яг энэ үед нь Ruin тэдэн дээр ирж Suzume-г өдөн хатгана. Дээрээс хойш л Ruin ингэж Suzume-г оролдох болсон бөгөөд мөн өнөрч нохооч нь саяхан Suzume-г Dieng-ийн өдөртөгч биш гэдгийг аль хэдийн гадарлаад эхэлж гисэн байдаг. Чам шиг жаахан охин миний төлөвлөгөөг давж ялсан гэхэд итгэж чадахгүй байна гэж хэлээд чамааг өдөртөж буй тэр мастермайндыг чинь би заавал олно гэд зургийг нь авч таагүй байдал үүсгэстэй. Ruin-ийн цаа зорилго бол Dieng-ийг сүрүүлээд дараа нь AB-ийг замаасаа зайлуулах. Suzume энэ Ruin-ийн үйлдэлд нь мэдээж залхаж байсан ч түүнд амархан бууж өгнө гэж байхгүй л дээ. Тийм болохоор Ayano Koji Suzume-д санаа зовох шаардлага алга. Дараа нь шалгалтын эхний уулзалт эхэллээ. Ayano Koji нөгөө дөрөвтэйгээ хамт ангараг гэдэг группт орчихсон байлаа. Тэдний групп дотор Biengi, Ichinose, Angi Machida нар байсан юм. Ichinose хамгийн нийтчээрээ группийн ахлагч болвол зүгээр гэж санал гаргахад бусд нь бүгд ямар нэг эсрэг үүсэх зүйлгүй зөвшөөрлөө. Түүний дэвшүүлсэн эхний санал бол энэ шалгалтыг хамгийн амархан аргаар бүгдэд ашигтай байдлаар дуусгах буюу VIP сурагч өөрийгөө илчилж шалгалтын эцсийн өдөр бүгд зөв хариултаа илгээх. Ингэснээр группийн бүх гишүүд адилхан оноо авах боломж бүрдэнэ. Энэ санал ихэнх сурагчид маш боломжтой санагдсан тул бараг бүгд зөвшөөрөх гэж байтал ганцхан анги санал нийлээгүй нь А анги байлаа.
Тэдний үзэж байгаагаар хэрвээ VIP сурагч өөрийгөө илчилж ихвэл групп доторх хэн нэгэн урууж шалгалтын эцсийн өдрийг хүлээлгүйгээр төрүүлж зөв хариултаа илгээчиж магадгүй. Тэгвэл дүрмийн дагуу зөвхөн тэр сурагчийн англи оноо авч бусд нь юу ч долоохгүй хоосон хоцорж үлдэнэ. Бие гинэн хонгороор итгэх хитрхи эрсдэлтэй. Хамгийн аюулгүй энэ шалгалтыг давах арга нь юу ч хийхгүй зүгээр байх гэж үзэн ингээ групп уулзалтанд оролцохгүйгээд гарчдаг. Энэхүү уулзалт дуусны дараа Карузавыг Сиенгийн 3 охин тойроод хоргоогоод байх юм. Тэд Карузавыг өөрсдийнх нь ангийн нэг охиныг дээрлэхсэн гэж буруутхан уушлал гуйхыг хүчээр шаардан дарамталж байлаа. Ингийн Мачида ирж тэднийг болиулан хөөрхий Карузавыг хамгаалж өгнө. Карузава нэг л сонирн байсан гэдээс ийм учиртай бололтой. Дараагийн буюу 2 дахь уулзалт эхэлсэн чи сурагчид хоорондоо яг юу ярьж яаж VIP сурагчийг олохоо мэдэхгүй ядаж байхад ингэж оролцохгүй болсон тул хилцүүлэг төдийлөн урагшгүй сүүлдээ зүгээр хоб бацгаас өөр юм хийсэнгүй. Маргааш нэртэй DN-гийн хүүгүүд тусдаа уулзсгаач зуглуулсан мэдээлэл солилцов. Хирато Кумлаудаг Гушидаг VIP сурагч гэдгийг олж мэджээ. Иймэрхүү байдлаар манай хэд маш нухацтай ярилцж байхад Коинжид энэ шалгалт бүр түйч хамаагүй байгаа бололтой. Бүр тэдний нүдэн дээр өөрийнхөө группийн шалгалтыг дуусгаад хайчдیں۔ Шалгалтаас залхуураад таагаад явуулчихв. Үрдээ адил Коинжи хинтээ ч үуч ярихгүй мөртлөө зөвхөн өөрийн дураараа ашигладаг. Ирэх чөлөөтэй шуухаа гэхүүдээ нэрээ. Үүний дараа Аяна Кожи Сүзүнэтэй уулзаж Карузавагийн талаар илүү өгөхийг олж мэдхийг хүслээ. Яагаад Аяна Кожигийн нэт Карузавад ингэж анхаарал хандуулах болов? Учир нь Аяна Кожи мэдээллээр хомсдож бас гачигдж байсан юм. Зөвхөн энэ шалгалт гэлтгүйгээр хэн хамгийн их мэдээлэлтэй вэ? Тэр л давуу талтай. Карузава гаднаас жаахан тим харагддаг боловч үнэн дээр DN-гийн хамгийн их танилтай алдартай сурагчдын нэг. Тэгэд ер нь Аяна Кожигийн ойр зургийн өмнөд нь гүйчих тагнуулч мэдээлэгч нь болоход хамгийн тохирох хүн Сүзүнэгээс гадна. Энэ үеэрээ дахиад Руин тэдэн дээр ирж Сүзүнэг өдсөөр Руин айл хэдийн өөрийн ангитай хүч хэрэглэн утаснуудыг нь хурааж авч хинэн VIP сурагч болохыг маш хурдан мэдэж авчээ. Хүмүүсийг айдас болон хүчирхийллээр удирдах сурсан түн шиг үнтэй хараахан нэгдэж амжаагүй DN-гээ өрсөлдөхөд жаахан хэцүү нөхцөлд байлаа. Аяна Кожи Карузаваг бүрэн анхааралтай авлаа. Тэгээд түүнийг стокердж явж байхдаа Карузава Хирато хоёр маргалдаж байгааг нууцаар сонсвоо. Тэд үнэндээ жинхэнэ найз залуу найз охин биш юм байна. Сүүлийн үед нөгөө Сиенгийн 3 охин Карузаваг манай ангийн охиныг дээрлэхсэн гэх шалтгаанаар байнга өөрийг нь дээрлэхэх болж Карузава Хиратагаас тусламж хүсэхэд тэр нь хэрвээ чи үнэхээр буруу зүйл хийсэн юм бол эхлээд чи уушлуулахгүй хэрэгтэй гэдэг. Яг үүндээ дээрлэхсэн чиж Карузава тэр охиныг санаандгүй мөрлөцсөн юм. Гэхдээ л өөрийг нь хамгаална гэж амласан Хирата үүнээс илүү зүйл хийж чадахгүй гэдгийг ойлгосон Карузава түүнд урам нь хугараад яваад өгнө. Явсныхан дараа Аяна Кожи гарч ирж Хиратагаас болсон явдлыг тодруулж асуухад Карузава багасаа л ингэж дээрлэхүүж өссөн бөгөөд өргөлж өөрийг нь хамгаалах хүнтэй хамааралтай амьдардаг нэг тиймэрхүү бэкграундтай нэгэн байж. Маргаашнаас нь эхлээд ангараг группийн уулзалт зүгээр л хоб базаж муу шиг тоглодог болтлоо дампуурчи. Аяна Кожи Юкимура хоёр нөгөө Сиенгийн 3 охин чинь Карузаваг дагаад байгааг анзаарлаа. Тэгээд тэднийг чимээгүйхэн араас нь дагаж явтал нөгөө 3 чинь түүнийг 0 давгаалж ороод боломжчихсан дээрлэж байд юм да. Юкимура тэсэлгүй очиод тэднийг болиулж Карузаваг хамгаалах гэж оролдоход Карузава өөдөөс нь намайг зүгээр ганцаарг минь орхих гэж хэлээд явчихна. Энэ бүхнийг ажиглаж байсан Аяна Кожи дараа нь Сиенгийн 3 охинд хаягаа нууцлан чаадвчиж би ч бас Карузавад дургүй. Та нар төшөөгөө авахд чинь тусалж өгье хэмээн худлаад үрсгэн. Ингэдэг нь Аяна Кожи Карузаваг өөрийнхөө талд оруулах бяцхан жүжиг дотроос сэдсэн байсан юм. Жүжигч Аяна Кожигийн төлөвлөсний дагуу ямар ч саадаг өрнөлөө. Карузаваг өрхтөн хүн байхгүй газар ганцаарнгийн аваачиж Сиенгийн охидтой тааралдуулсан юм. Милиграм гих туршилтаар хүмүүс тодорхой нөхцөл байдлын улмаас өөрсдөө ч мэдлгүй бусдыг хүчрхийлэх үйлдэл гаргах хандлагатай гэдгийг нотолсон байдаг. Хүний дотор нуугдсан араатландаг зүүн совин ямар ч хүнээс гарч ирж болно. Ингээд Карузаваг хангалттай дээрлэж дуусны дараа Аяна Кожи гарч ирээд өөрийнх нь тухай бүгдийг мэддэг гэж сүрдүүлж биеэ үнэлэх юм бол нууцыг чинь хинч шилэхгүй хэмээн түүнийг үнэхээр өөрт нь өдөрдуулахад бэлэн болсон байгаа эсхийг шалгалаа. Аяна Кожигийн таамагласанчлан Карузава ямар ч хэсэг үсэл үзүүлсэнгүй. Гэхдээ ямар нэг тим юм болоогүй шүү. Зүгээр л тийм үгүй юу гэж хэлэх нүг шалгасан юм. Дараа нь Аяна Кожи өөрийнхөө жинхэнэ зорилгыг хэллээ. Саяны болсон үйл явдлыг бичиж авсан бичлэгээ харуулж Карузаваг хинээс ч илүү өөрийг нь найдвартай хамгаалж чадна гэдгээ нотолж үүнийх нь хариунд Карузава Аяна Кожигийн талд ажиллаж түүний шатрын хүү болох ёстой.
Айна Кожигийн эхний зорилго бол эхлээд энэ шалгалтанд ялах. Ингээд шалгалтын хамгийн сүүлчийн өдөр ирэхэд би ангийнхан босож ирээд хэрвээ бүгд ингээд юу ч хийхгүй зүгээр суугаад байвал зөвхөн VIP сурагчид оноо авах нь тодорхой. Эрсдэлтэй байсан ч угаасаа ялгаа алга. Бүгд утсаа харуулж хинэн VIP болохыг үннээр нь олъё гэдэг би ангийнхан эхэлж утсаа үзүүлэн өөрсдийгөө биш гэдгийг нотлов. Үүнийг харсан бусад сурагчид ч за яах вэ? Оноогоо болж байснаас ядаж үзээд алдъя хэмээн шийдэж утсаа харуулцгаахад Юкимура хамгийн сүүл үлдлээ. Юкимура эргэлзэж ятсан царайтай өөрийн утсаа харуулхад VIP гэж байх бөгөөд эцэст нь шийдсэн бололтой. За би VIP байсан юм а. Та нартай хамт оноогоо хуваалцаар шийдлээ гэд бусдын итгэлийг нэлээд сайн төрүүлээд авлаа. Гэхдээ үүнийг худлаа төөрөгдүүлэх Айна Кожигийн зангах гэдгийг хинч мэдсэнгүй. Жинхэнэ VIP сурагч нь үнэндээ Айна Кожи байсан юм. Тэр уулзалт эхлэхээс өмнө Юкимуратай утсаа сольсон бөгөөд ингэж бусад сурагчдыг Юкимура VIP гэж итгүүлэх юм. Даанч маш гинтийн зүйл болов. Яаж ч Мичиноос Айна Кожигийн ус руу залгаж үсгэхэд Юкимурагийн барьж байсан утас дуурчихлаа. Ингэснээр Айна Кожи VIP байсны илчлэгдэж бусад сурагчид гайхан өөрсдийг нь мэхлэх гэж байсан гэдгийг сая л ойлголоо. Бас давхар Юкимурагийн банцсан царайг хараад эргэлзэх юмгүй шууд Айна Кожи бол жинхэнэ VIP сурагч гэж бат хэдэглээ. Гэж та нар бодсон уу? Үгүй. Та нар санаж байгаа болоо бичлэгний эхэнд Айна Кожи VIP биш гэж хэлсэнтэй. Жинхэнэ VIP сурагч нь Карюзава байсан юм. Айна Кожи үүнийг мэдээд эхлээд Карюзаватай утсаа сольсон. Дараа нь Юкимурад үннийг хэлэлгүйгээр дахин утсаа сольж бүгдийг төөрөгдүүлсэн юм. Тэгвэл яагаад Айна Кожигийн ус руу залгахад Карюзавагийн утас дуурсан бэ гэж та нар бодож байж магадгүй. Учир нь Айна Кожи үүнийг хүртэл урьдчилан тооцоолж Чабара багшаас оноогоор SIM картаа солиулсан байлаа. Уг нь бол утасны SIM картыг солих энэ сургуульд хориотой. Гэхдээ оноо левел бараг юу ч худалдаж авч болно. Ингээд ухуурдагцсан сурагчид бүгд Айна Кожиг VIP гэж итгэж хариултаа илгээнэ. Тэгснээр ангараг группт зөвхөн D анги оноо авч ялгуулсан ялалт байгуулж байгаа юм да. Шалгалтын эцсийн хариу зарлагдахад нийт оноогоор C анги 1-р байранд оржээ. Энэ ялалтаа гайхуулах гэсэн метрүүийн сүзүүнээ дээр ирээд танай ангийн VIP сурагч чинь Кушида байсан биз дээ. Би айл хэдийн бүгдийг мэдэж байсан. Удахгүй танай ангийг сүрүүлэх болно гэж заналтай хэлээд явчихдаг. Гэртээ хараад D ангийнхаа ярилцж үзсний эцэст сургууль VIP сурагчдыг санамсаргүй сонгоогүй гэдгийг ойлголоо. Ажиглаад үзвэл группийн доторх сурагчдын нэрийг цагаан толгойн дараалалаар байрлуулж группийн нэртэй тааруулж VIP сурагчийг сонгосон байв. Рүүийн энэ зүй тогтлыг хамгийн түрүүнд анзаарч шалгалтанд ялсан байж магадгүй. Хичээлийн 2 дугаар хөвлөрөл эхэлжээ. Удахгүй сургууль дээр спортын надан болох гэж байгаа юм байна. Чибара багш наадмын дүрмийг сурагчдад тайлбарлаж өглөө. Энэ удаад сургуулийн бүх бүлэг ангиуд оролцох болно. 1-ээс 3 дугаар ангийн А болон D ангиуд нийлж улаан баг, харин B болон C ангиуд нийлж цагаан баг болж өрсөлдөнө. Нийтдээ 13 төрлийн тэмцээн явагдах бөгөөд хамгийн их оноо авсан баг нь ялалт байгуулна. Төрмөн нэг ердөө иймэрхүү. Хит нарийн тайлбарлаж та нарыг залгах хэрэг байхгүй байх. Айна Кожи энэ наадамд яг юу хийх ёстойгоо аль хэдийн мэдэж байгаа. Өмнөх шалгалтын үеэр D анги дотор нэг урагч байгааг тэр мэдсэн. Дотроо урагчтай анги хизээч А анги болж чадахгүй. Тиймээс Айна Кожи энэ наадмаар дамжуулан эхлээд тэр урагчийг олох төлөвлөгөөтэй байлаа. Чибара багшаа тайлбарлаж дууссаны дараа D ангийнхан өөрсдийн чадварыг шалгаж хинэн аль спортын төрөлд оролцохоо шийдэцгээлээ. Айна Кожи айл болох дундаж чадвар гаргах гэж оролдоход эсрэгээрээ зарим төрөл дээр сайн үзүүлэлт гаргаж чадав. Айна Кожи ч уг 8 баг ил та. Гэтэ тэр чадвараа сүдөө шиг бусдад гайхуулах ямар ч ашиг байхгүй. Сүзүүний харин хичээлдээ сайн байхаас гадна урлаг спорт очоос нилээд дэжгүй нэгэн байлаа. Гэвч тэр хөлөө нийлүүлж гүйдэг багийн гүйлтийн төрөлд хамтрагчтайгаа уучраа олж өгөхгүй. Чи яасан удаа гүйдэг юм бэ? Удаа нь хурдандаа тааруулж гүйх ёстой гэх мэт тэр зөрүүдлэн аашил суусаар байв. Айна Кожи түүн дээр очиод надтай хамт гүйж үзэхүү гэж санал болгов. Тэгээд санаатаагаар хурдан гүйж сүзүүнээ дудаан гүйдэг хүнд ямар хэцүү байдгийг тэгээд зөвхөн өөрийгөө бодох биш хамтрагчаа ойлгож сонсох учиртайг амхандаа түүний гүйжүүд ухаанд ойлгуулах гэж үзлээ. Спортын наадам эхлэх өдөр ирэхэд Сүдо D ангийн хамгийн спортлог хүн болохоор багийн ахлагч болжээ. Спорт бол түүний хувьд чаддаг хамгийн сайн зүйл нь болохоор өөртөө маш итгэлтэй байх бөгөөд бид заавал ялнаа гэсэн ирч хүчээр дүүрэн орилж хаших чадал байж л байна да. Эхний хідэн төрөл дээр улаан баг салхийг хагалж амжилттай цагаан бага оноогоор тэргүүллээ. Ялангуяа сурагчдын зөвлөлийн дарга тэдний тал байгаа болохоор оролцсон төрөл болгондоо 1-р байрыг авна. Ийм төгс ахтай байх сүзүүнэч хэцүүлэдэг байх та.
Дараа нь 1-р ангийн таавар булаацалдах тэмцээн болоход Т ангийнхан довтолж А анги тэдний тааврыг хамгаалах үүрэгтэй байв. Гэтэл С ангийнхан маш булхан аргаар тоглоно. Т ангийнхан довтлох гэхэд бараг нэг нэгээр нь дундаа хийж байгаад пойлдод байгаа мó хайшин олигтой тоглох сөхөө өгсөнгүй. Ядаж байхад эднэр нь будааны хүүхдүүд юм аа. Энэ харимыг яаж барахад тий. Таавраа төрүүлж булаалгуулад ялагдчихын тэр. Үүнд ууруулсан сүдөө "Өөй та нар дүрм зөрчиж байгаа юм шүү" гэхэд Рүүин зүгээр л энийгэд "Юу вэ чи байсан юм уу? Харсангүй штэ санамсруу" гიშгчлээ. Уучлан үз гэж хэлээд яваад өгнө. Шүүгчнэр тэр олон бужигнаан дунд үүнийг дүрм зөрчсөн гэж үзээгүй бололтой. Рүүин иймэрхүү муухай бохир аргаа тоглохдоо үнэн нь гаргууд нэг юм аа. Ядаж байхад Сүзүнэ С ангийн нэг охинтой санамсаргүй мөргөлдөөд шагаага нилээд игүй болгочихов. Үүнээс хойш дараагийн тэмцээнүүдэд Т анги хэрэндээ л хичээсэн боловч С ангийн бохир санаатай тоглолтод яаж чадахгүй шал арчлаа. Сүдөө ууралсандаа багтарч өгөх шахан болж юм хум өшөглөж сүйтгээд сүүлд ангийнхандаа хүртэл гар хүрээд нөгөөдөл нь ч тэсэлгүй сүдөөтэй маргалдаж багийн уур амьсгал нэлийн хүнд ширүүн боллоо. Тэгээд сүдөө "Би гарлаа" гэд ууртаа хэлээд яваад өгнө. Айна Кожи гутарч буй Сүзүнэ дээр очиод "Чи хэдий болтол ингэж хүнд ч хэрэггүй байх юм" гэд түүнийг сумалж өглөөд өв. Сүдөөгөө буцааж авчирч чадах хүн бол Сүзүнэ л байсан. Сүдөө түүндээ талтаагаас гадна үгэнд нь оржил таарав. Сүдөг буцааж авчирахгүй бол С ангид сэхэл авахааргүй болтоо ялагдана. Ингэж юу ч хийхгүй арчаагүй царайлаас суухын оронд ядаж сүдөг буцааж авчир гэж хэлээд Айна Кожи яваад өгнө. Гэхдээ үнэндээ Айна Кожи анхнаасаа энэ надамд ялах бодлоггүй байсан. Харин ч эсэргээрээ Д анги ялагдах ёстой. Ялагдал хүмүүсийг илүү хүчтэй болгож хооронд нь нэгтгэдэг. Бас Д анги ялагдаж байгаа өөр нэг шалтгаан байсан нь урвагч хин ямар төрөлд оролцох мэдээллийг өөрчилж С ангид дамжуулсан. Айна Кожи Кушитаг тэр урвагчийг сэжиглэж эхэлсэн байлаа. Сэжиглэгч биш, бүр итгэлтэй байгаа. Энэ үед Айна Кожид доромжлуулж хансан Сүзүнэ доглон хөлөөж ирсээр Сүдог буцааж авчирхаар явж байлаа. Гэтэл замд нь Кушита тааралдаж "Түрүүн чамтай мөргөлдсөн С ангийн охин маш ноцтой гэмтсэн байна. Чамайг очоод уулз гэж байна" гэж хэлв. Сүзүнэ түүнийг дагаад очтол тэнд нь Рүүин зогсож байх юм. Нэрэл Сүзүнэтэй мөргөлдсөн гих охины бэртэл бүр маш ноцтой харагдаж байна. Тэгээд тэр охин "Сүзүнэ намайг санаатаагаар дэгээдсэн. Намайг тэмцэнд ялуулахгүй гэж юм болгосон" гэд ёстой бурж байд юм да. Рүүиний Сүзүнэг чадах гэсэн албаар зохиосон жүжиг гэдэг нь илт. Хэрвээ надад 1 сая оноо өгөхгүй бол үүнийг сургуулийн захиргаанд мэдэгдэж чамайг сургуулаас хөөлгөнө гэж сүрдүүлв. Ямар нэг өөрийгөө өмгөөлөд хэлчих өлегтэй зүйл байхгүй Сүзүнэд энэ дэндүү гинтийн байсан тул Рүүин түүнд спортын наадам дууссаны дараа хариугаа хэлэх боломж өгөв. Харин Айна Кожи урагчийг олох гээд Кушитагаас шууд асуулаа. "Чи урагч мөн үү?" Спортын наадам эхлэхээс өмнө Д ангийн сурагчид хин ямар төрөлд оролцох чагсаалтын цаас гаргасан. Уг нь тэр цаасны зургийг авч болохгүй гэж анхааруулсан байтал Кушита нууцаар зургийг нь авч байгааг Айна Кожи харсан. Бас өмнөх шалгалтын үеэр Рүүин Кушитаг VIP гэдгийг мэдэж байсан. Нэг л с жигтэй. Сайн бодоод үзүүлээ Кушитагийн жинхэнэ зорилго нь Сүзүнийг энэ сургуулаас хөөх. Тиймээс Кушита Рүүинтэй тохиролцож Д ангийн мэдээллийг дамжуулж оронд нь Рүүин Сүзүнийг хөөхөд туслах төлөвлөгөө агуулсан байх маш өндөр магадлалтай. Тиймээс л Рүүин үргэлж Сүзүнийг онилж сая болсон хуурамч шүжгийг хүртэл зөхиож байгаа нь тэр. Газар дээрээ баригдчихад байхад Кушита огт сандарсангүй. Тийм ээ, үнэн. Би Рүүинд Д ангийн мэдээллийг дамжуулдаг. Хэрвээ Сүзүнийг л энэ сургуулиас хөөж байвал надад юу ч хийсэн хамаагүй. Гэхдээ чи үүний эсрэг юу ч хийж чадахгүй. Санаж байгаа биз дээ. Би бодлоо өөрчиллөө. Сүзүнийг хөөлгсөний дараа би чамайг ч бас сургуулиас хөөнө гэж их л зэвүүн нэмсэглэлээр хэлнэ. Нөгөө талд Сүзүнэ Сүдог буцааж авчирхаар ятгах байлаа. Эхэндээ Сүдогийн хөлдөө толгойд үг оруулах ихээхэн хэцүү байв. Өөрсдийнх нь төлөө ялах гэж байдгаараа хичээж байхад багийнх нь өөрийг нь ерөөсөө ойлгохгүй юм гэж бодож байв. Гэвч ярилцаж байх явцдаа Сүзүнэ нэг зүйлийг анзаарсан нь үнэн дээр тэр хоёр хоорондоо маш адилхан юм. Хоёулаа л бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Гэхдээ бодит байдал дээр эхлээд бусдыг хүлээн зөвшөөрч байж дараа нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлдэг. Сүзүнэ өдий хүртэл зөвхөн өөрийн амжилтыг бодож ганцаараа зүтгэдэг байжээ. Сүдөөч бас өөрийгөө эргцүүлв. Тэр ч бас Сүзүнэ шиг адилхан бодож явсан. Ямар хуваа хичээс үйлдэл гаргаж байснаа ухаарсан Сүдөө ашгүй дараагийн тэмцээн эхлэхээс өмнө ангийнхандаа буцаж ирж бүгдээс нь чин сэтгэлээсээ уучлалгүйла. Ингээд спортын наадмын хамгийн сүүлчийн тэмцээн эхэллээ. Үүнд бүх ангиуд оролцох ёстой бүүхэг үлдэм. Энэ тэмцээнд Айна Кожи оролцож байгаа. Сурагчдын зөвлөлийн дарга манай бүү Айна Кожи дээр ирээд ер нь л манай хүнийг их дээрээс хойш стокертод байгаа нөхрөлтөө.
Хэрвээ чи тэгж их намайг сонирхоод байвал надтай уралд гэж Аяна Кожи түүнд санал болгов. Манай буч саналыг нь зөвшөөрөөд хоёуланд нь зэрэг бөөхөн армигц тэд шууд гүйлээ. Хэдийгээр тэд хоцорч эхэлсэн ч удалгүй бүх оролцогчдыг гүйцэж ардаа хаялаа. Тэр хоёр гайхалтай хурдан гүөх бөгөөд талбайд ирэх бүх хүмүүсийг алмааруулж орхив. Барианд ороход Аяна Кожи ялимгүй хоцорч манай буу ялжээ. Тэмцээний эцсийн дүн зарлагдахад Диэнг хамгийн сүүлчийн байранд орчтой хөөрхий. Гэхдээ нийт оноогоор улаан баг ялалт байгуулсан тул энэ ялагдалд тэдэнд тэмчих гарц болсонгүй. Харин ч Диэнг энэхүү спорт наадмын ачаар анги доторх нэгдмэл байдал улам бэхжиж цаашид илүү хүчтэй болох шатандаа орсон. Ялангуяа Сүзүнигийн хандлага эрс өөрчлөгдөж ганцаараа бүхнийг шийдэхийг хүсдэг байсан нэгэн одоо бусадтай хамтарч ажиллахаас цааргалахгүй болсон байв. Яг Аяна Кожигийн хүсэж байсан үр дүн. Урагчаач бас олоод авсан шүү. Дараа нь Сүзүнэ тохирсны дагуу Рүүинтэй уулзахаар очлоо. Тэнд Кушидач бас байв. Сүзүнэ Кушидаг өрөөгч гэдгийг айл хэдийн мэдсэн. Сүзүнэ Рүүин рүү хараад чи энэ бүхний худлаа зохион байгуулж байгаа үстэй гэж Рүүинийг эсэргүүцэхэд тэр нь чиний наад хүүхдийн таамагч намайг ингэсэн гээд байгаа мó гэж баад өөрийн бүх хүннээ өөрөө ярьчихлаа. Яриа дуусны дараа Сүзүнэ уцаа гаргаж ирж тэр бүх яриаг нууцаар бичиж авснаа харууллаа. Хэрвээ тэр дуу хураагуураас Рүүиний үннээ хэлсэн эсхийг үзүүлэхэд Сүзүнэ өөрийгөө буруугүй гэдгийг нотолж чадах байв. Гэвч Рүүин муу залт өгнөгч нь тэр ч бас бүх яриаг бичиж авч байжээ. Ингэснээр Сүзүнэгийн хураагуур ямар ч нэмэргүй болж хувирлаа. Яг энэ үед Рүүиний утсанд мэйл ирэв. Нэгд үстэл Кушида түнт ярьж байсан дуу хураагуур байлаа. Үүнийг Аяна Кожи нэрээ нууцлан явуулсан бөгөөд тэр айл хэдийн ангид өөрийн мэдээллэгчийг байршуулж Рүүин Кушида хоёрын яриаг нууцаар бичүүлсэн байжээ. Ингэснээр Рүүин хэрвээ Сүзүнийг буруутгах бол өөрийнх нь хэрэг гэлжлэгдэх болов. Тиймээс энэ асуудал тэдний дунд чимээгүй өнгөрсөн юм. Цаг хугацаа өнгөрсөөр сурагчид айл хэдийн 2 дугаар үйлрлийн эцсийн шалгалтаа өгсөн байлаа. Азар энэ удаад ямар ч сурагч шалгалтандаа унаж сургуулаасаа хөөгцсөнгүй. Гэтэл дахиад нэг онцгой шалгалт зарлагдав. Энэхүү шалгалтын дээр сурагчид 2-2-оор хос болж оролцсон. Нийт 8 хичээлээр шалгалт өгнө. Шалгалтын гол дүрм нь 2 сурагчийн нийлбэр оноо хичээл болгон дээр 60-аас дээш байвал тэнцэн, хэрвээ үгүй бол хоёулаа сургуулаас хөөгдөнө. Бас нэг чухал дүрм. А, Б, С, Д ангиуд энэ шалгалтын асуултыг өөрсдөө тус бүрдээ зохионо. Дараа нь аль ангитай шалгалтын материалаа солилцгоо сонгоно. Хэрвээ нэг ангийг 2 анги зэрэг сонгвол суглаагаар шийднэ. Эцэст нь шалгалтын материалаа солилцсон 2 ангийн аль нь илүү дундаж оноо авсан нь ялах болно. Хос сурагчдыг хэрхэн сонгох вэ? Үүнийг шийдэхин тулд онцгой шалгалт эхлэхээс өмнө жижиг төвшин тогтоох шалгалт сургуулаас авна. Тэр шалгалтын дараа өндөр оноотой сурагч, бага оноотой сурагч хоорондоо хос болно гэж Чибара багш тайлбарлаж өгдөг. Анги тарсны дараа тэдний ангийн Сато гэдэг охин Аяна Кожи дээр ирээд аяжгаа өгч болох уу гэж асуув. Спортын наадам дээр Аяна Кожиг ямар кул байсныг хараад Сато түүнд жинкнээсээ дурлжчихсан бололтой. Гэвч Аяна Кожи ийм зүйлд ямар сонирхолгүй хүн. Зүгээр л тоохгүй шахам аяжгаа түүнд өгчлөө. Дараа нь Аяна Кожи Сүзүнэ болон ангийн хэдэн сурагч кафед уулзаж энэхүү шалгалтыг яаж тавих талаараа ярилцсаалаа. Сүзүнэгийн стратегиэр бол Диэнгийг академик чадвараар нь 4 бүлэгт хуваана. 1. Хамгийн муу сурагчдын групп төвшин тогтоох шалгалтын дээр юу ч хийхгүй тэг оноо авна. Ингэснээр тэд хамгийн өндөр оноотой сурагчдтай хос болно. 2. Дараагийн групп зөвхөн нэг л асуулт зөв хариулна. Ингэснээр дунд төвчний сурагчдтай тэд нэр хос болно. Зорилго нь 2 муу сурагч хос болохоос сэргийлж байгаа юм. Тэгэд хичээлдээ хамгийн муугаар нь С ангийг сонгож өрсөлдөхөөр болов. Ангийнхан ч түүний төлөвлөгөөг бүгд зөвшөөрөв. Тэр өөрөө Карюзава Аяна Кожиро залгаад чи Сатото үргэлжчээг үгүйстэй гэж асуув. Карюзава Аяна Кожиг одоо хардаад байгаа мó та. Мань хүн айл хэдийн талтай болчихсон юм байх та. Гэхдээ Аяна Кожи тийм туршлага бараг байхгүй, хүмүүсийн сэтгэлийг ч сайн ойлгохгүй. Рүүин харин өөрийнх нь ангид Аяна Кожигийн гар хөл хин гэдгийг олох гэж байлаа. Бараг түүний ангийн бүх сурагчид түүн рүү ихцэлж харж чадахгүй, салгадан жичирсээр чимээгүй суух бөгөөд нөгөө Карюзавыг дээр ихдэг 3 охин Аяна Кожид ажиллаж байсан гэдгийг илчлэгдэв. Хүссэндээ ч биш л дээ. Аяна Кожи тэдний бичлэгээр шантаачилж өөрсдийг нь ашигласан хэрэг. Анх эндээс л Рүүин Диэнгийн мастермайнд Аяна Кожи байж магадгүй гэж сэжиглэж эхэлдэг. Төвшин тогтоох шалгалтаа Сүзүнэгийн төлөвлөснөө дагуу болж хос болох сурагчид зарлагдахад ангийн хамгийн сурлах сайтай хүүхдүүд болох Хирата, Кушида, Сүзүнэ гэх мэт сурагчид босоо сурагчдыг хуваан авч шалгалтанд бэлдэх давтлах хичээлүүдийг зохион байгуулахар болов. Харин Аяна Кожи Юкимуратай хамтран өөр 2 сурагчтай хамт давтлага хийхээр хуваарлагдлаа. Тэдний зорилго бол хос сурагчид аль болох бүх хичээл дээр өндөр оноо авах.
Спортын наадмын дараа Сүзүнэгийн хандлага мэдэгдэхүйс өөрчлөгдсөн нь анзаарэгдэж байна. Тэр л яг үнэндээ энэ бүхнийг зохион байгуулж, сурагч бүрийг удирдан чиглүүлж байгааг харж болно. Аина Кожид би Кушидаг дахиж намайг үзий ядуулахгүй болохыг хүсэж байна. Харин ч бид хамтарч ажиллах талаар бодож байгаа гэж хэлв. Учир нь Кушида бол Диенгийн хамгийн нөлөө бүхний сурагч шүү дээ. Тэгээд Сүзүнэ Кушида дээр очиж санал тавив. Энэ удаагийн шалгалтаар хоёулаа өрсөлдөе. Дөрмөн Машингийн хэрвээ Сүзүнэ илүү оноо авбал Кушида дахиж түүнийг сургуулиас хөөлөх гэж оролдохгүй. Харин Кушида илүү оноо авбал Сүзүнэ өөрийн хүслээр энэ сургуулиас явна. Кушидагийн хувьд татгалзахын аргагүй маш сайхан санал. Ингэснээр тэдний хоорондоо болж буй энэ завхралт эцэст нь цэг тавигдах боломжтой. Хин ч үгнээсээ буцахгүй байх баталгаа болгож сурагчдын зөвлөлийн арга Манабу тэдний гэрч болохоор иржээ. Эцэст нь Кушида саналыг зөвшөөрлөв. Тэд математикийн хичээлээр өрсөлдөнө. Гэхдээ Кушида нэг нэмэлт болцол тавьсан нь хэрвээ Кушида ялбал зөвхөн Сүзүнэ биш Аина Кожиж бас сургуулиас хөөгдөх ёстой. Аина Кожи татгалзсангүй. Тэр болцлыг 50-аар зөвшөөрөөд Кушидагаас оронд нь чи яагаад ингэтлээ бидний сургуулиас хөөхийг хүсэж байгаа юм бэ? Чамд яг юу тохиолдсон юм бэ гэсэн асуултанд хариулж өгөхийг хүслээ. Түүний өнгөрсөн түүх нэг их сонирхоод байх зүйл биш л дээ. Кушида багасаа л олонний анхаарлын төвд байх дуртай. Юунаас илүү хүмүүс түүнийг магтаж, хүндэлж, түүний тухай ярьж байхад хамгийн их аз жаргал мэдэрдэг нэгэн. Гэвч хичнээн хичээсэн чи өөрөөс нь илүү авьяаслаг мундаг хүүхдүүд үргэлж гарч ирдэг. Тэгээд Кушида хүмүүсийн хийхийг хүсдэггүй зүйлийг хийж эхэлсэн. Бусдад туслах, бусдын ажлыг өмнөөс нь хийх, хүн бүртээ өгөөмөр харьцах гэх мэтэр бусдын сайхан сэтгэлийг олж авч чадсан. Энэ нь мэдээж маш их стресстэй, өөрийгөө үргэлж нуух дарамттай л байсан. Тэр энэ стрессээ гаргахын тулд ангийнхаа хүүхдүүдийг интернетээр муулж бичдэг болсон. Гэнэт нэг өдөр тэр ангийнханд нь баригдаж Кушидаар хүн болгонд дайрч эхэлдэг. Эцэст нь Кушида ангийнхаа бүх нууцыг дэлгэж хин хинтээ араар тавьдаг, хин хэнийг муулдаг гэдэг өмнө нь түүнд хүмүүс итгэж нууцаа ярьсан байсныг өөрсдийнх нь эсрэг зэвсэг болгож ашигласан. Үүний дараа ангийнх нь хоорондоо хэрэлдэж алалцаж ангин сүрчээ. Тийм ээ, тэр бол бусдын анхаарлыг татахыг хүссэн хүслээс төрсөн мангас. Сүзүнэ Кушидатай хамт нэг дунд сургууль сурж байсан болохоор түүний өнгөрсөн мэддэг хүмүүсийг энэ сургуулиас зайлуулахыг маш их хүссэн байжээ. Маргааш Аина Кожи өөрийн давтлагын групптэйгээ хамт хичээлийг хийж дуусгаад хамтдаа зармиг авч идээд жаах ярилцаж зогслоо. Нөгөө гурав нөөцийн өнгөрсөн амьдралын талаар ярьж бие биетэйгээ илүү танилцаж сайхан найзууд болцгоё гэж санал гаргалаа. Гэнэт Сакура-чан гарч ирээд намайг ч бас групптэд оруулж болох уу гэж асуув. Сакура бас Аина Кожи талтай юм байх та. Ингээд барыг анх удаа шахуу Аина Кожи ижижиг найзын хүрээлэлтэй болчих уу та. Кушида өөрийн хороо айл хэдийн найруулад явж байдаг ба Чибара багш дээр очиж энэ бол Диенгийн боловсруулсан шалгалтын материал хэмээн өглөө. Хэрвээ өөр хин нэг миний дараа шалгалтын материал өгнө гэж оролдвол та авсан юм шиг жүжиглээд битгий аваарай гэж санууллаа. Чибара багш заа гэж толгойд өгсөн дүр үзүүлв. Удалгүй Кушида тэр материалыг Рүүинд өгч оронд нь Сиенгийн шалгалтын материалыг авна. Ингэснээр Кушида шалгалтанд яг юу орж ирэхийг урьдчилж мэдэх болно. Өөрөөр хэлбэл энэ тулаанд Кушида ялах нь бараг л бат улсан мэт харагдаж байна. Гэвч шалгалтын өдөр болоход өөртөө маш ихтэй байсан Кушидагийн нүүр гинэт барайв. Учир нь шалгалтаа Рүүиний өгсөн цаасан дээрхтээ огт таарахгүй байлаа. Шалгалт дуусмагч ууралсан Кушида шууд Рүүин дээр очиж яагаад шалгалт чиний өгсөн материал шиг ирсэнгүй вэ? Чи намайг хуурсан байна гэж ууртаагаар асуув. Рүүин харин нэмсэглээд Сүзүнэ яаж өөрийг нь тархицсныг тайлбарлав. Кушидагаас ч өмнө Сүзүнэ айл хэдийн Чибара багшид Диенгийн шалгалтын материалыг зөвхөн би өөрийн биеэр өөрөө өгнө. Хэрвээ өөр хүн ирж шалгалтын материал өгөх гэж оролдвол авсан юм шиг жүжиглээд устгаарай гэж хэлсэн байна. Тиймээс Кушидагийн өгсөн материал анханасаа хуурамч байсан. Рүүинч түүнийг мэдээгүй анхандаа тэр материалыг авсан. Яг үнэндээ энэ бүхний цаана дахиад л Аина Кожи байсан юм. Тэр Рүүинтэй нууц хаягаараа харилцаж Сүзүнэгийн төлөвлөгөөг өөрчилж хэлж өгөн Кушидагийн өгсөн хуурамч цаасанд хуурдахаас сэргийлсэн. Оронд нь Рүүин Кушидад өгсөн шалгалтын материалыг өөрчилж тавьсан юм. Ердөө нэг л нүүдлээр Аина Кожи Сүзүнэ ялахыг баттай болгож Кушидаг мадалсан байна. Рүүин Аина Кожид намайг ашигласныхаа төлөөсийг чи удахгүй төлөх болно гэж мэйл бичив. Аина Кожи хариуд нь байгаа бүхнээрээ дайраад иргэв. Энэ хоёрын жинхэнэ тулаан одоо л эхэлэх гэж байна да. Дараа өдөр нь Аина Кожиг хин нэгэн дагааг анзаарлаа. Тиймээс тэр Карюзавагаар хин гэдгийг нь ажиглуулж үзтэл Аингийн сурагч болж таарав. Гэнэт яагаад Аинг Аина Кожиг сонирхох болов? Гэхдээ зөвхөн энэч биш бололтой. Сүүлийн үед Сиенг, Диенгийн бараг бүх сурагчдыг нууцаар дагаж заримыг нь бүр санаатаагаар өдөж эхэлжээ. Рүүин Диенгийн мастермайнд хин гэдгийг олох гэж их шаргуу үзэж байгаа бололтой. Нэг өдөр сүдөө орж ирээд энэ Сиенгийнхан чи яачихсан юм бэ? Хүн болгоныг өдөж хоргоогоод
Гэхдээ би нэгэнтээ ч зодон хийгээгүй. Яг Сүзүнигийн хэлснээр гэв. Удалгүй Чибара багш Аяна Кожид чамтай заавал уулзах ёстой зочин ирсэн байна гэв. Аяна Кожи очтол түүнийг хүлээж байсан хүн нь өөрийнх нь аав байв. Ацууоми Аяна Кожи. Тэр бол өмнө дурдгдсан White Room-ыг удирддаг хүн. Аяна Кожиг тэндээс цугтаахад тусалсан хүнийг аав нь айлтын цааш нь харуулсан гэж хэлв. Дараа нь тэр хүйтэн өнгөөр чи юу бодож энэ сургуульд орсон юм? Эцэгч нь байна, хар толгойч нь яахыг би мэднэ. Чамд татгалзах ямар ч эрх байхгүйгээд Аяна Кожи сургуулаас гарах өргөдөл дээр яг одоо гарын үсэг зурхыг шаардав. Мэдээж аав хүний хуваар хүүхдээ санаа зовсондоо ингэж хэлээгүй. Аяна Кожи бол түүний бүтээсэн хамгийн төгс бүтээл. Тиймээс тэр өөрийн бүтээлийг л буцааж авахыг хүсэж байна. Гэвч Аяна Кожи өөрийн хүсснээр амьдрахаар шийдсэн. Тэр татгалзав. Үүний хэлэхдээ зэрэгцээ дөрөвөндөө сургуулийн захирал Цүкүширо гэх хүн орж ирэв. Нэгэн цагт Аяна Кожигийн аавын туслах хүн байсан. Харин одоо энэ сургуулийг үүсгэн байгуулж удирдах байгаа. Мөн Аяна Кожиг энэ сургуульд өөрөө сонгож илсүүлсэн. Хэрв сурагч сургуулиас гарахыг хүсэхгүй байгаа бол манай сургуулийн дүрмийн дагуу түүнийг хамгаална гэсэн утга бүхий үг хэлв. Аяна Кожигийн аав хэсэг чимээгүй байснаа. За яах, одоохондоо чамайг энд үлдээе гэж хэлээд гарч явлаа. Дараа нь захирал Аяна Кожид манай сургуулийн жинхэнэ зорилгыг чи удахгүй ойлгох болно гэж хэлв. Нэрээ энэ хүн бас А ангийн Сакана Яагийн аав юм байна. Аяна Кожи гарч ирээд Чибара багшид та худлаа хэлсэн байна. Та намайг энэ сургуулиас хүссэнээрээ хөөж чадахгүй. Тиймээс дахиж өөрийнхөө хувийн асуудлаар надтай бүү холбогдоорой гэж хэлээд тэндээс явв. Анхны цас хаялж шинэ он гарах ойртжээ. Тэр өөрөө Аяна Кожи Каруизава руу залгаад би А анги болох зорилгогүй болчихлоо. Тиймээс чамд дахиж төвөг өгөхгүй. Уучлаарай. Одооноос зүгээр л 50 сурах болно гэж хэлээд уцаа таслав. Гинтийн энэ үгэнд зочирдсан Каруизава битүүхэндээ дотроо гуниглаж байлаа. Үнэхээр л сургуулийн захирал Аяна Кожиг хамгаалж байгаагаас хойш түүнд заавал А анги болох шаардлага байсангүй. Нэг өдөр хичээл дарсны дараа Руин ангийн хулигануудад дагуулan Ди ангийн хаалгыг хөшөглөн орж ирэв. Коинж тоогч зүрөөд гарахыг хараад Руин шууд араас нь дагав. Ямар нэг зүйл болох гэж байгааг мэдэрсэн Ди ангийнхан ч бас араас нь очлоо. Гадаа Си ангийн хулиганууд Коинжийг тойрон зогсож байв. Руин шууд чи Ди анги удирдагч уу гэж асуув. Коинжи кул байдлаа алдалгүйгээр мэдээж үгүй гэж тайлбарлав. Хэрвээ өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болвол би бүгдийг ч ухаан алдуулна шүү гэж хэллээ. Яг энэ үед Сакана Яагийн А анги бас хурч ирэв. Сакана Яаги Руин руу хараад ёжолсон өнгөөр "Сайн уу, Dragon Boy" гэхэд Руины уур хилэн шууд бадарлаа. Тэр Сакана Яагийн өсөрч чод өшөглөх гэж оролдоход түүний дагалдагч Сакана Яагийг хамгаалan өвнөр нь орж ирэв. Зодон болох гэж байна уу та гэсэн чинь өсөглүүлсэн залуу юу ч болоогүй мэт зүгээр л босоод ирэв. Сүзүнэ бүхнийг ажиглаж байсан чи энд яг юу болоод байгааг ерөөсөө ойлгосонгүй. Эцэст нь Руин Коинжийг зүгээр явуулав. Угаасаа түн шиг өөрөөр сэтгэдэг ганцаараа байдаг хүн удирдахч байх боломжгүй гэж боджээ. Ингээд юу ч бололгүй өнгөрөв. Гэхдээ Руин амархан бууж өгөх хүн биш. Үнэн дээр ингэж муур хулганд болж тоглох түүнд үнэхээр таалагдж байв. Гэвч Руинд удаан ингэж тоглох зав байсангүй. Тэр аль болох хурдан Ди ангийн мастермайндыг олж унгаагаад дараагийн өрсөлдөгч болох би А ангитай уулзах олох ёстой. Өөрийг нь Dragon Boy гэж дууддаг Сакана Яагийг л бодохоор уур нь хүрээд байж сууж байгаа. Тиймээс тэр өөр арга сэдсэн нь мастермайндын гар хөлөөс үннийг олж мэдэх. Тэр хүн бол Каруизава. Руин 3 хулиганаа дагуулan сургуулаас зайдуу орших, дөнгөж баригдаж буй нэгэн барилгыг сонгожээ. Тэнд камер байхгүй, хүн байхгүй, ямар нэгэн хэрэг үйлдэхэд төгс тохирсон газар. Тэгээд Каруизава руу сүрдүүлгийн маягтай чат бичиж өөрсдийнх нь дуудсан газарт ирэхийг өргөтөн дуудаж авчирлаа. Эренгүүт нь түүнийг барьж авчих гар хөлийг нь хүлээд дараа нь түүний дээрээс хүйтэн ус асгав. Руин Ди ангийн удирдагч хэн гэдгийг л хэлж тэгвэл энэ бүхнийг зогсооно гэж амлана. Гэвч Каруизава амаа нээсэнгүй. Тэр угаасаа ингэж өрөвдөлтөй амьдрахаас залхсан. Үргэлж айж, бусдад дээрлгүүлж, шимэгчиж амьдрахаас. Аяна Кожиг өөрийг нь аварна гэж итгэж найдахаас гадна ядаж сүүлийн удаа болтугай баатарлаг байдлаар дуусъя гэж шийдсэн нь энэ байжээ. Гэвч Руин зогссонгүй. Тэр энэ сургуулийн системийг яаж ажилтгийг маш сайн ойлгодог. Энд дөрмөөс гадуур ажиллаж чадсан нь л ялдаг. Энэ яргалалч гисэн түүний нэг хэсэг. Руин мастермайндын нэрийг сонсох хүртлээр Каруизавыг зогсолтгүй яргалсаар байв. Энэ үеэр Аяна Кожи айл хэдийн сурагчдын зөвлөлийн дарга манай бүтэ тохиролцжээ. Удахгүй болох ямар нэгэн асуудал Аяна Кожи төвөг учруулахгүй байх ёстой. Харин үүний хариуд Аяна Кожи Сүзүнээг сурагчдын зөвлөлд оруулахад нь туслахаар болсон. Араа даалгуулсан Аяна Кожи Руины байгаа газар руу ганцаараа шууд очлоо.
Карюзава өөрийн байршлыг түүнд нууцаар илгээсэн байжээ. Ингээд өөрөө гараад ирнэ гэж бодоогүй Руин ихэд олзуурхан их л буруу нүүдэл хийлээ. Ямар ч ухаантай төлөвлөгөөс идсэн байсан хүч бол энэ дэлхийн хамгийн хүчтэй зэвсэг. Юу чадахыг чинь харъя л та. Бидэнтэй жаахан хөвгөлдөөч. Руины хоёр дагалдагч түүнэр шууд дайрлаа. Эхний хүний гарыг шүүрж аван мушгиж өвдөглөн унгав. Яг тэр үед хоёр дахь хүн дайрлаа. Айна Кожи түүнээс хурдан зай авч ухрана. Хоёр дахь хүн том биетэй хүчтэй. Гэхдээ удаан. Тиймээс Айна Кожи түүнтэй шууд тулалдахыг хүссэнгүй. Тэр өрсөлдөгчөө өөрлөгөө дахин дайруулж ядрахыг нь хүлээлээ. Дараа нь зүм мөчийг нь олж өвдөг рүү хүчтэй өшөглөв. Том биетэй залуу шалан дээр сөхрөн унлаа. Түүнийг манартал цогтов. Эхний залуу босож ирээд ойрлон Айна Кожи рүү дайрав. Гэвч түүний хөдөлгөөн хэд нээлттэй таамаглахад амар байсан тул Айна Кожи хялбархан контр хийж нэг цохилтоор түүнийг ухаан алдууллаа. Эргэж харахад хоёр дахь залууч бас дөнгөж сэхээ орж байгаа бололтой. Айна Кожи гүйцэн түүнийг ч бас ухаан алдавлав. Ибукигийн охин нөхд нь ингэж амархан ялагдсныг хараад уур нь хүрч ямар ч бодлогогүйгээр шууд дайрч оновчгүй өшөглөлтүүд хийж эхлэв. Айна Кожи эзгийг нь тааруулж байгаад бас л нэг цохилтоор ухаан алдууллаа. Руин эцэст нь өөрөө дайрлаа. Тэр бусад гураас илүү чадвартай гэдэг нь илт. Гэвч Айна Кожиг дийлэхэд хангалтгүй. Айна Кожи хэсэг хугацаанд тулалдахаас зайлсхийж түүний яриаг сонсож Руины нэмсгэлсээр түүнд энэ бүхэн үнэхээр хөвгөлтэй байгаа бололтой. Би амьдралдаа юунаас ч айж үзээгүй. Өвдөлт айдас бий болгодог. Айна Кожи тэгвэл надад тэр айдсаа мэдрүүлээч гэв. Руин түүний хэд хэдэн удаа зөхиж үзлээ. Даанч Айна Кожи юу ч мэдэрсэнгүй. Айна Кожи чи амьдралдаа огт айдас мэдэрч үзээгүй гэлөө. Тэгвэл мэдрүүлээд өгье хэмээн Руиныг дарж унган дээрээс нь тасралтгүй нүүр нүдгүй зөхиж эхлэв. Эхэндээ Руины нэмсгэр сэрэл байлаа. Чи одоо намайг ялж байж магадгүй. Гэтэ би чамайг 24 долоо тасралтгүй дарамтлах болно. Чамайг хамгаалтаа хэсэгхэн зур унгаах төдийд би чамайг хазах болно. Чи айж байна уу? Зүгээрээ энэ төр зуурын ялалтаа сайн мэдрээд ав. Чи яг одоо юу мэдэрч байна? Надад харуулаач гэхэд Айна Кожигийн нүүрэнд ямар ч илэрхийлэл байсангүй. Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Чи хичнээн удаа намайг оролцсон ч би үргэлж ялах болно. Ийм үед хүмүүс яг ямар сэтгэл хөдлөл гарах ёстой байдаг юм. За хамаагүй. Ингээд дууслаа. Айна Кожи сүүлчийн цохилтоо хийж Руинийг ухаан алдууллаа. Руин анх удаа жинхэнэ айдас гэж юу болохыг түүнээс мэдэрсэн бололтой. Маргааш өглөөс ирээд Карюзавагийн мэдэрсэн зүйл бол тэр Айна Кожид сэтгэлдээ болчихжээ. Тэр өөрийг нь зүгээр л шатрын хүүшийг ашигладаг гэдгийг мэддэг мөртлөө Карюзава түүнд үнэхээр дурлцсан байлаа. Харин Руин бүрэн тоглоомоос гарчээ. Энэ шийдвэрт нь Ибуки ихэд дургуутсаж Руинийг өшөглөв. Руин өөрийгөө ч хамгаалсангүй. Зүгээр л махан бие мэт газар унав. Түүнд одоо дахин тулдах ямар ч хүсэл үлдээгүй байлаа. Үүнийг харсан Айна Кожи Руинийг ашиглаж болох юм гэж бодов. Тэгээд түүнийг сургууль үлдээхээр шийдлээ. Айна Кожи дараахан Руинийг дуудлаа. Яагаад дуудаж байгааг нь Руин өөрөө сайн мэдэж байгаа. Тиймээс тэр шууд асуув. Чи намайг энэ сургууль үлдээсэн шатгаан чинь намайг ашиглаж анги болох үстэй. Айна Кожи үгүй ээ. Диэнг эхлээд өөрсдийн дотоод асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Тэр асуудал нь Кушида. Хор тавдрыг түрүү хугацаанд дарж болно. Гэхдээ үнцээр нь устдахгүй болов бусад эрхтэн рүү үсэрхийлдэг. Бид эхлээд Сиэнг болно. Дараа нь Кушидаг хөөж гаргана. Тэгээд буцаад Диэнг болох байх та гэв. Түүний ингэж бодох нь аргагүй юм. Сүзүнэд ялагдсны дараа Кушида Сүзүнийг дахиж хөөх гэж оролдохгүй гэсэн боловч Айна Кожи хөөх гэж оролдох нь үнэн юм. Бүх зүйл дууссаны дараа шинэ он гарахт өгчээ. Сато гээд нөгөө хөхөн чинь Айна Кожиг болзоонд урьжээ. Айна Кожи ч зөвшөөрсөн байлаа. Нэг харсан чинь Карюзава Хирото хоёрыг дагуулад ирчихсэн давхар болцоо хийнгээд байжээ. Ингээд тэд өдрийг сайхан өнгөрүүлвэ. Гэвч орой болох үед Сато нэг зүйлийг анзаарсан. Айна Кожи ерөөсөө инээмсэглэхгүй юм. Айна Кожи угаасаа инээдэг хүн биш. Түүний хувьд энийх нь ямар ч ашиггүй зүйл. Тэгэхэд Сато эцэст нь зориг гаргаж шууд асуулаа. Миний найз залуу болооч. Айна Кожи ч бас шуудхан хариуллаа. Үгүй. Учир нь Айна Кожи хайр гэж юу болохыг ерөөсөө мэдэхгүй. Тэр мэдэрч байгаагүй. Сато өөрт нь ямар ч сэтгэлгүй гэдгийг ойлгоод нүдэндээ дөөрөн нүлмэстэй чимээгүйхэн явж одлоо. Айна Кожи түүнийг явсны дараа ч нүүрэнд нь ямар ч өөрчлөлт байсангүй. Карюзава нуугдчихсан тэднийг ажиглаж байдаг юм. Гарч ирээд тэр хоёр хэсэг хугацаанд жаал ярилцлаа. Энэ бүхэн анхнаас Айна Кожигийн Карюзавыг өөрөөсөө хамааралтай болгох гэсэн төлөвлөгөө байсан. Тэр Руинд баригдаж яргалуулж байх тэр мөч хүртэл бүгд Айна Кожигийн төлөвлөгөө. Эцэст нь тэр Карюзавыгийн сэтгэл зүрхийг бүрэн өөрийн гарт оруулж чадсан. Хэдийгээр Айна Кожи хүйтэн хөндий хүн мэт санагддаг ч ямар нэг байдлаар охид түүнд татагдах нь маш сонирхолтой. Хүлдүүч гэсэн Айна Кожи надаас илүү охин уургалах юм да.
Удалгүй тэр хоёр салж явсны дараа Аино Кожиг Саканаяги хүлээж ав. Тэр инээмсэглэн сайн уу гэж мэдчиллээ. Саканаяги Аино Кожиг хэний хүү болохыг, хаанаас ирсний, White Room гэж юу болохыг бүгдийг мэддэг. Өөрийнх нь араас тагнуул хүртэл явуулсан байсан да. Энэ мөчөөс эхлээд Аино Кожиг болон Саканаягийн хооронд өрсөлдөө эхлэх болов. Зя ингээд өнөөдрийн бичлэг маань үүгээр дуусч байна. Та бүхэндээ нэгэн чухал мэдээ дуулгахад би удахгүй ахлах ангид төгсөж ээш өгөх гэж байгаа. Тийм болохоор ирэх 2-3 сарын хугацаанд шалгалтандаа бүх анхаарлаа хандуулахын тулд тэр хугацаанд завсарлага авахар шийдлээ. Намайг шалгалтаа өгөөд дуусах үед буюу 7 сард Classroom of the Elite-ийн шинэ сизон нь ороод дуусчихна. Тэгээд бас Mushoku Tensei-гийн шинэ сизон гарч таарна. Mushoku Tensei гэснээс би сая 12 дугаар бот хүртэл орчуулж дууслаа. Одоо аним дээр гараагүй байгаа түүнээс цааш гарах үйл явдлыг өгүүлэх дараагийн ботын орчуулгыг өдөр бүр хийж байгаа. Уншихыг хүсвэл миний вебсайтаар зочлоорой. Бас email BB-тэй холбоотой хямд авах мэдээллүүд Discord сервер дээр байнга орж байгаа шүү. Линкүүдийг нь доор үлдээчихье. За тэгээд бүгдээрээ түр баяртай.